Coin гэж ярьдаг те. Тэнгүүд чинь уг нь үгүй байхгүй юу? Бид нэр хөрөнгө оруулалт гээд одоо ярихаар хүмүүс одоо мөнгө оруулаад мөнгө нөсдөг те, үнцийн нөсдөг гэж боддог. Тэгээ энэ бол яг хөрөнгө оруулалтын нэг тал нь. Нөгөө талд нь юу гэдэг вэ гэхээр яагаад байгууллагууд одоо хөрөнгө оруулалт татах шаардлагатай гэдэг нь те. Тэгэхээр компаниуд хөрөнгө оруулалт татснаар өөрсдийнхөө үйл ажиллагаагаа хэлдэг. Одоо нэг үйлдвэртэй байсан бол 2 үйлдвэртэй болдог. 1000 ажилттай байсан бол 2000 ажилтнтай болдог те. Тэгэхээр нэгдүгээр агуулгаар бол энэ бол ажилгүй байсан хүмүүсийг ажилттай болгож байна. Хоёрдугаарт бол нэг талах үйлдвэрлэдэг байсан бол 2 талах үйлдвэрлэдэг болж байна. Энэ өөрөө макро эдийн засгийн агуулгаар бол ингээд эдийн засгийн баялагийг бий болгож байгаа гэсэн. Coin гэж ярьдаг те. Тэнгүүд чинь уг нь үгүй байхгүй юу? Бид нар чинь ингээд мөнгөний үн цэн гэж юу юм бэ гэдгээсээ эхэлж уг нь ойлгуулаа айгу зүгээр байгаа байхгүй юу? Одоо Адам Смитийн үндэстнүүдийн баялаг гэж классик эдийн засгийн онлын суурь ном байна те. Тэнгүүд чинь тэн дээр бол одоо яг мөнгөний үн цэн гэдэг чинь хаанаас бий болд юм бэ? Ер нь бол хөдөлмөр байхгүй юу? Тэнгүүд чинь амар хэлбэрээр мөнгө олно гэдэг ойлголт ер нь бол байхгүй. Тэгэхээр бол эхлээд одоо яагаад хөрөнгө оруулж байгаа юм? Энэний чинь цаана ямар үн цэн байдгийг гэдэг ийм зүйлүүдийг ер нь бол ойлгосоо гэж хүсдэг. Тэгээ хоёр дахь нь болохоор нөгөө нэг хөрөнгө оруулалтын дээр ер нь бол судалгаа суурьтай байх айгүй хэрэгтэй. Гэхдээ сэтгэл зүй дээр хөрөнгө оруулах юм бол яадаг вэхээр нөгөө нэг bias-уд үүсдэг. Энэ өөрөө нөгөө behavior economy гэдэг бүрийн тусдаа шинжилгээ ухаан байдаг Нобель дээр хүртэжсэн. Тэгээд энэгээр бол одоо нөгөө хүмүүс өөрийн сэтгэл хөдлөлтөд автчихаар ийм bias-уд буюу одоо гажиг алтаанууд гэх юм уу ийм зүйлүүд бол үүсдэг. Тэгэхээр энээс сэргийлэхийн тулд хүн аль болох рационал, тоо суурьтай, судалгаа суурьтай ийм шийдвэрүүдийг гаргуул ер нь бол хамгийн одоо эрсдэл багтай өндөр өгөөжтэй шийдвэр гаргах боломжтой байдаг. Тэгэхээр яг хэрэг хөрөнгө оруулагчийн зүгээс авч үзвэл гол зорилго нь бол одоо илүү их мөнгө өсгөхтэй. Тэгэхээр хамгийн өсөлттэй байх салбар руу бол хөрөнгө оруулалт ашигтай тий. Тэгээд хэрэг бодоод үзэх юм бол одоо олон улс дээр аваад үзвэл AI технологийн салбар одоо сүүлийн үед хамгийн хурцтай хөгжиж байгаа салбаруудын нэг байна тий. Тэгэхээр тийшээ орвол одоо хамаагүй үн цэн өсч магадгүй. Нөгөө талаас яг эдийн засгийн байр сууриас хэрэг аваад үзэх юм бол эдийн засгийн баялагийг хамгийн өндөр одоо бий болгох тийм салбарт одоо хөрөнгө оруулалт улс орнод илүү хэрэгтэй тий. Зөвхөн манай Монгол улсын жишээнээр ингээд аваад үзэхэд бол манай Монгол улс чинь уулуурхайн түүхий эдийн экспортлдог орн. Тэгэхээр бид нар бол одоо түүхий эдийн одоо экспортоос өөр одоо баялагийг бий болгодог үйлдвэрлэл ч юм уу тий хөдөө аж ахуй иймэрхүү салбарууд руу одоо магадгүй хөрөнгө оруулалт ирээдүйд одоо магадгүй манай Монгол улс дээр илүү хэрэгтэй болов гэж одоо бодож байна да. Бид нэр ингээд бага хахаас ингээд зурагт үзэл ном уншихаар ингээд хөрөнгө оруулалтын ингээд тодорхой ойлголтууд гардаг тий. Гэхдээ яг юу вэ гэдгийг бол бид нэр нарийн үздэггүй. Тэгээ би яг энийг мэрэгжлийн төвшөнд хизээ мэдсэн бэ гэхээр их сургуулийн болов ягаад тэгэхээр би өөр эдийн засгч мэрэгчлээ. Санхүү эдийн засаг гэдэг хичээл ордог. Тэгээ энэ хичээл дээр бол одоо хөрөнгө оруулалт гэж юу юм? Энэ өөрөө том зураг эдийн засгт ямар би одоо баялагийг бий болгодгийг хамгийн одоо оновчтой хөрөнгө оруулалтыг яаж тодорхойлдгийг, загварыг яаж тодорхойлдгийг гэдэг энэ ойлголтуудыг бол одоо их сургуультад танилцсан байна.